За Скотра юм төгсөн үндэ ахастай шүүхээ эрүүгийн шүүх хурдаа нээснэгддээ. За энэ шүүх хурдаанаар тус аймгийн прокурорын гадраас эрүүгүйлийн ерөнхий ангийн 2 дугаар зүйлийн 3 төслийн зорилгон тусгай ангийн 17 2-ын 1 цаашин гэмдэрэг толгогдсон бацуур толгогдох эрүүг иргэн хэлцэнэ. За наривчийн дараа шүүх хурдааны эрсийг танилцуул оролцдог соно. За шүүх хурдааны оролцож хүмүүс бүгдээсээ хуралдаа өргөжлөн. За шүүх хурдааны дэгийг танилцуулъя. За шүүгч танхимд орж ирэх шүүгийн шийдвэр уншин сонсоход шүүх хурдааны танхимд байгаа хүмүүс бүгд босох шүүгд хүндэтгэл үзүүлнэ. За шүүх хурдаанд оролцох шүүгд хандаж үг гэх мэдүүлэг өгөхдөө суудлаасаа босно. За шүүх хурдааны оролцсон шүүгийн шийдвэр байлцсан. За мөн оролцсон хурдаанд оролцсон дэг шийдвэр шийдвэр сахирах үүрэгтэй гэдгийг тайлбарлая. За шүүгдэл шүүх хурдааны дэг зэсэн тохиолдолд сануулгыг нь танхимаас гарах тохиолдсон сануулгыг нь за дахин зэсэл гарах шүүх хурдааны танхимаас гарч шүүгийн шийдвэр ашиглах танхимд байцаалах зохицуулттай. За улсын ерөнхий мөнхстрийн шүүх хурдааны дэг зэсэн тохиолдолд сануулгыг нь за дахин зэсэл гарвал зөрчлийн тухай хуулийн 15-5 заасан торгох шийдэл оногдуулах зохицуулттай гэдгийг мөн тайлбарлая. За шүүгдэлч Батцаарын бие бодлолтыг хэрэгээс танилцуулна анхаарлаа сонсоорой. За хатгын ургаан огт Бачаргалын Батцаар Монгол улсын иргэн 1991 оны 11 сарын 17-ны өдөр төрсөн. За 33 настай, эрэгтэй бүрэн дүнд бололтой, малчин амбул 4 эхнэр хүүхдтэй хамт Скотра аймгийн Эрдэнэ цаас мэд 4-р Дэлгэрийн гол ихтэй орсон суух хаягтай. 2023 онд 3 сарын 7-ны 56 дугаар шийдвэр тогтоолоор эрүүгийн тусгай 17-ны 2-4 цааснаар 1 сар 20 хил шийдгүүлж байсан. За регистрийн дугаар L91 11 17 14 гэсэн байна. За Батцар биеийн бацаад зөв үү? Сайн байна. Зөв үү. За Батцар Бокорын ялгах төлөвлөлийг гарч танилцсан уу? Танилцсан. Ялгах төлөвлөлт. За шүүх хурдааны Скотра аймаг товсон донд ахстай шүүхийн ерхий шүүгч насан буян бай дараач. За шүүх хурдааны нарийн хүчин нар Номын Эрдэнэ. За улсын эрдчээр хэмтийн прокурор Ууганбат. За шүүгдчийн бүлэг шүүдэр зулаа. Шүүгдэс Батцар нарыг орцоод шүүх хурдааныг явуулж байна. За шүүх хурдааны бүр тэр хүмүүстэй гэр бүлийн гишүүн болон садан төрлийн холбоотой эсвэл тухайн эрг маргааны шийдвэрлэхэд ашиг сонирхлын болон эргийн судраа шийдвэрлэхэд эргэлзээ хөндлөл байна гэж үзвэл оролцогчдод татвар гаргах хэрэгтэй. За алсын эрх татвар байхгүй наа. За зулаа мөлч. Татваргүй. За Батцар татгад хүн байна хүмүүсээс байхгүй. Тэр үчин дээр. За Батцар шүүх хурдаанд эрүүгийн иргэний шүүгдэгчээр оролцсон. За шүүгдэгчид эрүүгийн иргэн хэмжээ шийдвэрлэх хуулийн 7 дугаар бүлэг цааш эргүүрийг хүлээж оролцдог. Тэгэхээр ямар их шүүгдэх юм бэ гэдэг тайлбарлая. За ямар хэрэгт шүүгдэж байгааг мэдэх хэрэгтэй. Сонсож байгаа ял эрүүгийн хариуцлагын талаар тайлбар гаргах хэрэгтэй. За баримтсал гаргаж өгөх нотлохын шалгуулах хүсэлт гаргах хэрэгтэй. За шүүх хурдаанд мэдээлэл өгнө. За мөн мэдээлэл өгөхөөс татгалзах хэрэгтэй. За шүүгдэж буй мэдээлэлтэй эрүүгээр хэн шийдвэрлэх ажлын талаар шүүгээс хууль заасан дагуухыг зөвшөөрсөн мэдээлэл авна. За шинжээс амсан тогтоол шинжээсийн төгөл тавцрын материалтай бүрэн танилцсан. За шүүх хурдааны явцад өгүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах амар боломжтой чөлөөтэй харилцах хэрэгтэй. За шүүгч мөн гомдол төсөлд гарах хэрэгтэй. За шүүгийн шийдвэр үйл ажиллагаанд гомдол гарна. За бусад этгээдээс шүүгийн шийдвэрт гаргасан гомдол эсэргүүцэлтэй тайлбар гаргана. За шүүх хурдаанд оролцох шүүгч прокурор нарийн хүчин нарыг хууль заасан үндэслэлээр татгалзан гаргах төвсөлд гарах хэрэгтэй. За ямар үүрэг хүлээж оролцох юм бэ гэвэл шүүх хурдааны дэглэгч оролцсон. Шүүгийн шийдвэр хууль ёсны шаардлагыг биелүүлнэ. За мөн хэргийн оролцох болон бусад оролцогчдод нөлөөлөхгүй байх ийм эрх үүрэгтэйгээр оролцсон байна. За эрх үүрэг ойлгосноо? Ойлгосоо. За зулаа хүмүүс биеийн байцаалтаа шүүгд төлөөлөх эрхийн үүргээ дугаараа танилцуулъя. Монголын мөсөлт холбооны хуульч мөсөлт орчхотын зулаа өмгөөл эрхийн дугаар 15 гэрээний үсэн дээр олборч байна. За шүүхийн хэлцүүлгээ дараалал өгтөй. За шүүхийн хэлцүүлэг өгөхөд улсын ялгч ялгах дүгнэлт танилцуулна. Үүний дараа шүүгдэгч Батцар мэдүүлэг өгвөл түүний мэдүүлгийг сонсно. За дараа нь хэрэг тавцсан бичгийн нотлонтой шинжлэх судалгаа дараалал явуулна. За улсын ялгч өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гин програмчлаар ямар барилгын оролцож байна. Шүүх хурдаанд ямар нотлогыг судалж оролцох.
За шүүх хурлаанд хэлцүүлэхгүй байх нь тоглоомтоос асуудал баримт байгаа. За мөн дараад оруулах санал хүсэж байна уу? Шинээр гарах баримт байгаа. Энэ талаар саналаа хэлье. За улс хэрэгсэл. За өнөөдрийн шүүх хурлаанд хэлтэмжээр байгаа хүмүүс миний би төрийн иргэн хүмүүс улсын ялагчаар оролцож байна. За шүүгдэгч Батцорыг гэмтрэг үйлсийн гэмбуруутай олохын нотолж ялах байр суурьнаас санагдчих бололтод оролцсон. Ялах нөлтөнд өрдөгдсөн болон гасралтанд ялах нөлтийн гасралтанд өрдөгдсөн нотгоронтуудыг шинжилэн судлана. За дараалт гаргах тусгаалan гаргах санал байхгүй байна. Шүүгч шийдвэр гүйцэтгэх газраас ялын тооцоог ирүүлсэн байгаа. Үүнийг харж өгье. Шүүх хурлаанд өнгөрч оролцогчийн за Батцорын хувьд бол гэмбүрийн талдаа ирүүл маргахгүй. За түүний одоо шүүгээс одоо оногдуулах яш төлөвлөлт хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. За хавц тэргээс хөнгөрүүлэх байр суурьтай хувийн байдлыг тариах нотгоронтуудыг судлана. За шинээр гаргаж ирэх нотгоронтын хувьд бол хохирогчд хохирол төлсөн. За хохирогч төлсөн Батбүрлийн Сүхбаатар гэдэг хохирогчд 4,360,000 төгрөг төлсөн баримтыг гаргаж өгье. За мөн одоо Батцорын хувьд бол эхнэр нь ганц үеийн их гэрэл за 4 сартаа жирэмсэн байгаа. Жирэмсэн эмэгтэй хяналтыг өтлөх одоо энэ кратик туулбарыг гаргаж өгч байна. Өөр одоо нотгоолох асуулах тусаалan гарах санал байхгүй байна. За улсын хэрэгцээс ялын тооцоог барив. За мөн хүмүүстээс гаргаж өгч байгаа хөр төлбөр төлсөн баримт мөн жирэмсэн эмэгтэй хяналтыг хөтөж их гэрлээ. Эдгээр батцорын шүүх хүлээн аваад бичгийн нотгоронт судалгаа шинжил судалж зэрэг тусгуулна, бичүүлнэ. За шүүхийн хэлцүүлэг эхлээ улсын хэрэгц ялах дүгнэлт танилцуулъя. За ялагдагч Батцор цолбог цориг иргэн талаар Сүхбаатар аймгийн Бохирын газрын хэрэг бүрт мөрдөн байцаах ажиллагаанд танил тавих хяналтын бохир хууль цаазын дэд зөвлөхийн Өвг Матвей 2024 оны 12 дугаар өнөөдөр эрүүг хуулийн ердийн ангийн 22 дугаар жилийн 3 дахь хэсэгт оромлон мөн хуулийн нусан ангийн 17 12 дугаар жилийн 2 хэсгийн 2-ын нэмэлт заалтыг зааснаар эрүүг үүсэж ялагдагчаар татсан бэ Батцор цолбогдох 243 7-360 дугаартай эрүүг эрх тус аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөх цагдаагийн авшлах төслөгч ээж гэрэлт одон мөрдөн байцаах ажиллагаа явуулж 2024 оны 12 дугаар сарын 19-нд хэрэг шүүх шийдвэр санал гарган хяналтанд ирүүлсэнийг мөн өдөр хүлээн авч байгааг тэмдэглэв. Гэхдээ бие байцаалтын алгасруу. Хоёр ялж байгаа гэмтрийн давчаагуулгын хувьд ялагдагч Батцор нь 2024 оны 1-р сарын сүүлээр Сүхбаатар аймгийн Эрдэнэт сумын 4 дэлгэрийн гол гих газарт амар хэлбэр аргаар өөр хэрэгтэй шаардлагыг хангах зорилгоор иргэн Сүхбаатарын өмчлөлийн олон тооны мал буюу зөв талын дашаан толгойн дээрээ 2 нүдний завсан тамхтай соёлын насны хармар, зөв талын дашаан толгойн дээрээ 2 нүдний завсан тамхтай соёлын насны хүрэн морь, зөв талын дашаан толгойн дээрээ 2 нүдний завсан тамхтай хязгаарлан насны хүрэн морь зэргийг сар далаг мориор тууж хүч хэрэглэхгүйгээр нууцаар хөөдлөсөөр хулгайлж авч нязалж Сүхбаатарт 3,588,200 төгрөгийн хохирол эзлүүлсэн. Мөн 2024 оны 3 дугаар сард Сүхбаатар аймгийн Эрдэнэт сумын 4 дугаар дэлгэрийн гол гих газраас Сүхбаатарын өмчлөлийн 1 тонны ядуу болох 1 тонны бол малыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хөөдлөсөөр авч 771,000 төгрөгийн хохирол эзлүүлж мал халуулах гэмтрийг тэргүүдийг үйлдсэн болон мөрдөн шил ажиллагааны явцад хэрэг хууль заасан үндс журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотгоронтуудаар нотолсон тогтоогдож байна. Гурван нотгоронтуудын талаар 1. Батцор нь 2024 оны 1-р сард Сүхбаатарын өмчлөлийн 3 тонны бол мал буюу адууг хулгайлан авч нядалж бусад хотлон болгох хэргийн талаар нотгоронтууд хохирогч Сүхбаатарын мэдүүлэг манай 2023 оны 12 дугаар сарын сүүлд заснаар Дарин сумын 4-р өг 5 уул газраас бүрэн азрахтай адуугаар шуурган далдаад явуулсан. Алдсан адуу Эрдэнэт сумын баруун тал 2024 оны 1-р сард сураг гарсан. Тэрнээс хойш хайж байгаад 2024 оны 5 дугаар сард манай адуу өөрөө ирсэн. Тэгэхэд манай адуунаас хар бүдүүмөр, хүрэн хязгаалan мөр дутуу байсан. Би тухайн үед Эрдэнэт сумын нутгаар хайгаад олохгүй болохоор цагдаагийн байгууллагад гом гаргаж байсан. Миний адуунууд бүгд зөв талын дашаан дээрээ 2 нүдний завсан тамхтай байсан. Би алдсан гих адуугаа зах зээлийн аншаар үнэлнэ. Би сэтгэл санааны хохирол нэг хэмждэггүй. Миний алдсан гих адуунууд адуунаас салах ёсгүй. Тийм болохоор миний адууг хүний оролцоотой алга болсон гэж бодож байна. Би өөрөө алдсан гих адуугаа олж авмаар байна. Учир нь миний адуунууд адуунаас салах ёсгүй. Хэрэг үхэх байсан бол баг адуунууд нь үхэх байсан. Харин дандаа бүдүүн мөрд алга болсон болохоор хулгай авсан байж магадгүй гэж бодож байна гэх мэдээлэл хацрын 10-11-р хуудсанд гэрч их гэрлийн мэдээлэл би Сүхбаатар аймгийн Эрдэнэт сумын 4-р өгийн нутаг дэлгэрийн гол гих газарт нөхөр хүүхдийн хамт мал амьдардаг юм а. 2024 оны өвөл манай гэрт Эрдэнэ баяр нь
Малтагаа ирж өвлөж байсан. 2024 оны 1-р сарын сүүлээр намайг гэртээ байхад нэг өдөр оройхон Батцуур морьтой өөрийнхөө нэг азаргатай адуутай цуг хүрэн азаргатай 20 гаруй тонны адуу тууж ирээд гэрээ хажуу талын чулуун хашаанд хашиж байсан. Би тухайн үед аргал хүрдэн гээд гэрийн гадаа байсан. Тэгээд тэр оройно Батцуур идчээ идэн гээд 3 адуу барьсан хашааны гадаа гаргаад ирсэн. Нэгийг нь унгаасан намайг гидсийг нь арилгаарай гэж байсан. Тэгээд бид хоёр тухайн өдрийн орой 3 адуу янзлаад гидсийг нь би арилгаад махыг нь гадаа дэлгээд хөлдөөсөн. Тэгээд маргааш нь Батцуурын дүү доржог дуулаад аавындаа болон дүү доржоодоо нэг адууны махыг нь идэж өгөөд явуулсан. Үлдсэн адууны махыг нь манайх өөрийнхөө хүнсэнд хэрэглэсэн. Би тухайн адууг хэний адуу гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Би өөрөө гэрээсээ гардаггүй болохоор Батцуурд адуу малаа хариулдаг. Тамгыг нь бол сайн анзаараагүй. Би тухайн адуу унгаагаад ажилласан байх нь гидсийг нь авахар очсон. Тухайн адуу нь хүрэн бүдүүмөр, хар бүдүүмөр, хүрэн багавтар адуу байсан. Тухайн үед Батцуур тухайн адуу ганцаараа янзалсан. Тухайн үед манай гэрт Эрдэнэ уяг байсан боловч тухайн хүн нэг хөл нь хадгар юм. Сайн хөдөлж чаддаггүй байсан юм а. Тухайн үед адууны махыг нь зарж борлуулсан зүйл байхгүй. Нэг адууны махыг нь хадам аав Батцуурс мөн нэг адууны махыг нь хадам дүү Батцуурс нарт ийчин хэрэглүүлэхээр өгсөө. Тухайн 3 адууг тууж ирээд манай гэрт Батцуур би мөн Эрдэнэ уяг нар байсан. Өөр гаднаас хүн байгаагүй хэмжээлэг хавцгийн 14-өөс 15 дугаар бацанд Батчааглын мэдүүлэг би Скотланд аймгийн Эрдэнэ сумын 4-р өгийн нутаг уулуур гэх газар мал малж амьдардаг. 2024 оны 1-р сарын сүүлээр манай хөө Батцуур миний идчгээд нэг адууны мах надад өгсөн. Тухайн адууны махыг би өөрийнхөө ичинд хэрэглэсэн. Тухайн үед арьс толгой авчирж өгөөгүй надад шалдан мах авчирж өгсөн гэх мэдээлэг хавцгийн 18-19 дугаар бацанд гэрч Эрдэнэ уягийн мэдүүлэг 2023 оны 8-р сард би Скотланд аймгийн Эрдэнэ сумын 3-р өгийн нутаг Дэлгэрийн гол гэх газарт Батцуур гэх хүний гэрт өөрийн хэдэн зуун тонны малтайгаа очсон. Тухайн үед Батцуур нь байхгүй шоронд явсан байсан. Тэгээд Батцуур нь 9 сарын сүүлээр шоронгоос гарч ирсэн. Тэгээд би тэдний гэрт өөрийн малаа хардаг байсан. 2024 оны 1-р сарын сүүлээр бас орсон их байхад Батцуур нэг орой морьтой адуу хөөж ирээд намайг хашилтаад өг гэхээр нь Батцуур бид хоёр цог тухайн адууг чулуун хашаанд хайлсан. Тэгээд намайг аман дээр нь байж байгээд тухайн адуун дотор 3 тонны адуу барьж аваад хадгалж аваад хашаанд уяад тухайн адууг гаргаад зүүн тийш нь туугаад явуулсан. Тэгээд би гэр рүү н ороод Батцуурын 2 хүүхдийг хараад унтаад өгсөн. Тэгсэн өглөө болсон чинь тухайн 3 адууг янзын дэлгээд гялгар таасанд боогоод орхисон байсан. Тэгээд тэр өдрөө өөрийнхөө өхөрт яваад орой харанхуй болсон хойно ирсэн. Намайг ирэхэд тухайн мах нь гялгар уутанда байсан. Нэг өглөө малдаа яваад орой ирэхэд тухайн махны тал нь байхгүй байсан. Хэн хаашаа авч явсан талыг би мэдэхгүй байна. Тухайн адуу нь 20 гаруй тонны хүрэн азартай адуу байсан. Тухайн адуунд ганц нэг алаг адуу байсан. Тухайн адууны тамган зөв талын дашаан дээр 2 нүдийн засан тамгатай байсан. Тухайн адуунд нь Батцуур эзэмшлийн адуу биш байсан. Би тухайн адууг хэний эзэмшлийн адуу гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед Батцуур нь ганцаараа янзалсан. Би тухайн үед дараад миний хөл өвдөд байхаар би гэр рүү ороод 2 хүүхдийг чинь харж байгаад унтаад өгсөн. Би тухайн адууг холгон адуу гэдгийг мэдээгүй. Батцуур надад хэлэхдээ эцнийхээ адууг барьж авна гэж байсан. Тэгээд тухайн адуунаас 3 адуу барьж авсан. Тухайн адуунууд нь хүрэн бүдүүмөр, хар бүдүүмөр, хүрэн бүсмийн дундавтар биетэй адуу байсан. Тухайн адуунуудын тамган зөв талын дашаан дээр 2 нүдний засан тамгатай байсан. Тэгээд тухайн адууг хашаанаас зүүн тийш хөөсөн. Тухайн үед Батцуур 3 адууны махыг худалдан борлуулаагүй намайг малтаа яваад ирэхэд тухайн адууны тал мах нь байхгүй болсон байсан гэх мэдээлэл хавцгийн 22-24 дугаар болсон. Гэрч би Батөржийн мэдээлэл би Скотланд аймгийн Эрдэнэ сумын 4-р өгийн нутаг Баян хүрэг гэх газарт мал малж амьдардаг. 2024 оны 1-р сард өвлзөөнд байхад манай төрсөн ах Батцуур нь ичэндээ хэрэглгээд нэг адууны мах өгсөө. Тэр өвлдөө би ичэндээ тухайн адууны махыг хэрэглэсэн. Тухайн үед би Батцуур ахын өвлзөөн дээр гэрээс нь очиж авсан. Тухайн үед надад шалдан адууны мах гэдэгтэй нөгсөн өөр ямар нэгэн арьс толгой өгсөн зүйл байхгүй. Би тухайн адууны махыг хөдөлж авсан зүйл байхгүй. Батцуур ах надад өвлөнхөө ичэнд хэрэглээд өгсөн хэмжээлэг Австрийн 27-28 дугаар бацанд хөрөнгө үнэлгээний болор үнэлгээ компани 2024 оны 11-р сарын 13-ны өдрийн 243.02 дугаартай 2024 оны 1-р сарын байдлаар соёлын насны адууны зах зээлийн үнэ цэн нь 1,281,500 төгрөг, хязгаарлалт насны адууны зах зээлийн үнэ цэн нь 1,25,200 төгрөг, нийт 3 тонны адууны үнэ цэнийг 2024 оны 1-р сарын байдлаар 3,588,200 төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт Австрийн 35-41 дугаар бацанд хөрөнгө үнэлгээний хариуцлага эрдэмтний үнэлгээний компани 2024 оны 12-р сарын 19-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт нь 2024 оны 1-р сарын байдлаар насгүйцэн адууны зах зээлийн үнэ цэн нь 1,200,000 төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт Австрийн 48-49 дугаар бацанд ялагдагч Батцуурын мэдүүлэг
2024 оны 1-р сарын сүүлээр нэг өдөр оройхон Духан хүрэн газартай адуу өөрийнхөө унц байсан саар дадаг мориор гэрийнхээ гадаад тууж ирээд Тухайн адуунд байсан зөв талын дашин дээр хоёр нүдний засан тамхтай соёлын насны хар морь, адилхан тамхтай соёлын насны хүрэн морь, хязаадын насны хүрэн морь зэрэг 3 адууг барьж аваад Тухайн адууг гаргаад явуулсан. Би ганцаараа Тухайн 3 адууг гэрийнхээ гадаа махаж ичэндээ хэрэглэсэн. Нэг адууных нь махыг би гэртээ өөрийнхөө ичэнд хэрэглэсэн. Нөгөө хоёр адууных нь махыг нь би өөрийнхөө төрсөн аав болон төрсөн дүүгийндээ өвлийн ичсгээд махыг нь өгсөө. Би аав дүү хоёртоо идэж гэж Тухайн адууны махыг өгөхдөө өөрийнхөө адуу хийсэн гэж хэлсэн. Би хүний адуунаас хулгайлж хийсэн талаар огт хэлээгүй. Би тухайн үед өөрийнхөө адууг шуурганд алдаад олохгүй байсан юм. Тэгээд би шуурганаар манай гэрийн ойролцоо уруудад ирсэн бүгд адилхан зөв талын дашаан дээр хоёр нүдний засан тамхтай хүрэн газартай адуунаас дээрх төсвийн 3 адуу өөрийн болон аав дүүгийнхээ ичэнд хийж иргэлээ. 3 адууг би өөрийн гашаандаа хашиж барьж аваад ганцаараа хийсэн. Эрдэнэ хоёр тухайн үед гэрт манай хүүхдүүдийг хараад унтаж байсан. Би тухайн адуунуудыг унгаагаад ярьж ажиллаж байгаад эхнэрээ гэрээсээ дуудаж гэдгийг нь арилгуулж ажилласан. Манай эхнэр тухайн адуунуудыг хулгай адуу гэдгийг мэдээгүй. Би эхнэртэй болон Эрдэнэ хоёрыг залууд юу ч хэлээгүй гэх мэдээлэл австрийн 63-аас 65 дугаар оцсон. 2 Батбаяр нь 2024 оны 3 дугаар сард би Скотрийн өмчөлийн 1 тонны бодмол буюу адуу хулгайлан авч нийтлэлийн эрхийн талаарх нотолох баримтуудын хувьд хохирогч Скотрийн мэдүүлэг 2024 оны 5 дугаар сард манай адуу өөрөө ирсэн. Тэгэхэд манай адуунаас хар бүдүүмөр, хүрэн бүдүүмөр болон хүрэн хязаалмаар дутуу байсан. Би тухайн үед Эрдэнэ сумын нутгаар хайгаад олохгүй байсан. Миний алдсан гих адуунууд дундаас адуунаасаа салгах усгүй юм аа. Тийм болохоор миний адуунуудыг хүний оролцоотой алга болсон гэж бодож байна гэх мэдүүлэг. Би өөрийн алдсан гих адуугаа олж авмаар нь учир нь миний алдсан гүү адуунаас салах эсвэл хэрэг өгөхгүйсэн бол бага адуунууд нь өгөх байсан гэх мэдүүлэг. Австрийн 102-оос 103 дугаар хуудсанд гэрчгээ их гэрлийн мэдүүлэг. Батбаяр манай нөхөр байгаа юм аа. Батбаяр бид хоёр 2015 онд танилцаад 2018 онд нэг гэрт орж байсан. Батбаяр нэг хүрэн зүсмийг гүү унгаасан ажиллаж байсан. Тэгээд би гэдлийг нь арилгахаар гэр рүүгээ аваад орсон. Батбаяр Хадбаатар гэх айлтай адуугаа хувааж идэнэ гэж байсан. Мах өгсөн үгүйг нь би сайн мэдэхгүй байна. Тухайн үед намайг гараад очиход хүрэн адуу байсан. Өөр би тамгыг нь бол хараагүй. Би тухайн адууг хулгай адуу гэж мэдээгүй. Тухайн үед Батбаяр нь ганцаараа ажиллаа гэх мэдүүлэг. Австрийн 106-аас 107 дугаар хуудсанд гэр чинь Хадбаатарын мэдүүлэг. Батбаяр гэх айл дээр өөрийн цөөхөн 20 гаруй тооны үхэртэйгээр ирсэн. Намайг ирсний дараахан үхэртэй яваад өдөөс хойш оройхон ирэхэд Батбаярын гэрийн гадаа хүрэн зүсмийн адууны шинээрээ хүлээж амжаагүй байсан. Тэгэхээр нь би адуу ажилласан юм уу гэхэд Батбаяр нэг гүүний хөл гэмт ярьж байсан. Тухайн үед Батбаяр намайг адууны мах хэрэгтэй бол аваарай гэж байсан. Харин тухайн үед манай гэр ирээгүй байсан болохоор би тухайн адууны махнаас нь би аваагүй. Би тухайн адууны тамгыг нь хараагүй. Намайг гэрт очиход хүрэн адууны арьс байсан. Тухайн адууны арьс гүүний арьс байх шиг байсан. Харин тухайн адуу хаана байсан талаа би мэдэхгүй байна. Австрийн 102 дугаар хуудсанд болон үндэсний хөрөнгөний үндэсний компани 2024 оны 11-р сарын 14-ний өдрийн 223.12 дугаартай зах зээлийн үнд цэн нь 771,466 төгрөг 47 мөнгө буюу бүхэлдээ 771,000 төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт яллагдагч Батбаярын мэдүүлэг. Энэ оны хавар буюу 2024 оны 3 дугаар сард өвөл шуурганаар уруудаж ирсэн зөв талын ташаан толгойн дээр 2 нүдний засан тамхтай хүрэн газартай 20 тонны адуунаас хүрэн зүсмийн арын зөв талын хөлөнд доголсон нэг гүү адуунаас нь үлдээд манай үхрийн дагаад ойрын бэлчээрт яваад байсан юм аа. Тухайн үед хүрэн газартай адуу манай ойр хавьд харагдахгүй байсан. Тэгээд 2024 оны 3 дугаар сарын дундуур шиг санаж байна. Нэг өдөр манай үхрийг дагаад тухайн хөрөнгөө манай гэрийн гадаа ирэхээр нь би тухайн гүүг барьж аваад гэрийнхээ гадаа махаж хийсэ. Тухайн гүүний махыг нь би бусдад зарж борлуулсан зүйл байхгүй. Гэртээ хэрэгцээндээ идэж хэрэглэсэн. Би тухайн хүрэн зүсмийн гүүг хүнийх гэдгийг мэдэж байсан. Тухайн гүүг би ганцаараа ажиллаж хийсэн. Манай эхнэр гэдгийг нь ажилласан. Би эхнэртэй хулгай адуу гэдгийг авт хэлээгүй. Би Скотер гэх хүний 1 тонны адууг 2024 оны 3 дугаар сард хулгайж өөрийнхөө хэрэгцээнд зарцуулсан үйлдэлтэй бүрэн хүлээмжшүүлж байна. Би хийсэн хэрэгтэй гэм буруугаа үйлдэл маш их гэмшиж байна гэх мэдээлэл Австрийн 130-аас 131 дугаар хуудсанд зэрэг нах баримтууд авагдсан байна. Хэрэг тогтворсон нот баримтуудаас зөвлөж үзэхэд эрдэн би Скотер 2024 оны 12 дугаар сарын сүүлээр Скотер аймгийн Дарин сумын 2 дугаар хугацаанд болсон газраас хүрэн газартай адуугаа алдсан.
Батцуур нь 2024 оны 1-р сарын сүүлээр Сүхбаатар аймгийн Эрдэнэт сумын 4-р ангийн нутаг дэлгэрэн гол гих газар өвдөж байхдаа гэрээсээ баруун талаас 2 нүдийн загсан тамгатай хүрэн азархтай адууг өөрийн саар дадаг мориороо тууж гэрээхийн чулуун хашаанд хашиж дотроос нь зөв талын дашин толгойн дээр 2 нүдийн загсан тамгатай соёл насны хар бүдэн морь болон зөв талын дашин толгойн дээр 2 нүдийн загсан тамгатай соёл насны хүрэн морь зөв талын дашин толгойн дээр 2 нүдийн загсан тамгатай хязгаар насны хүрэн морь зэргийг авч үлдэн үлдсэн адууг хашаанаасаа гарган явуулсан байна. Батцуур нь 2 нүдний загсан тамгатай хүрэн азархтай адуунаас авчулсан 3 тооны адууг нядаж 2 адууны махыг нь өөрийн аав өө Батчаргал болон дүү бэ Батөрч нарт эцэндээ хэрэглэх гэж өгсөн бөгөөд нэг адууны махыг нь ховдоо хэрэглэсэн болсон нотлогдсон тогтоогдож байна. Сүхбаатар нь 2023 оны 12 дугаар сарын сүүл заснаар Дарин сумын 4 дугаар газраас өөрийн өмчлөлийн зөв талын дашин толгойн дээр 2 нүдний загсан тамгатай адуунаас шуурганд алдсан байх бөгөөд 2024 оны 3 дугаар сард Сүхбаатар аймгийн Эрдэнэт цагаан сумын 4 дугаар баг дэлгэрэн гол гих газраас Сүхбаатарын алдсан адуунууд дундаас Батцуур нь 1 тонны адуу буюу 1 тонны бод малыг хүчрүүлэхгүйгээр нууцаар хууль бусаар Сүхбаатарт нийт 771 мянган сарны хохирол учруулсан хаантай учраас үйл баримт нотлогдсон тогтоогдож байна. Эргүүлэн цангийн 17-12 дугаар зүйлийн нэг хэсэгт мал холгойлох гэмтэл үндэсний хэмжээг мөн зүйлийн 2 дугаар хэсэгт хүндрүүлэх шинжийг тусах тодорхойлсон байх бөгөөд олон тонн тогтоосон байна. Мал холгойлох гэмт хэрэг нь бусдын малыг нууц дал даргаар шунхаан зэдлэлээр хүчрүүлэхгүйгээр хууль бусаар авч өөрийн өмчлөлийн ажил захин зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захин зарцуулснаар төгсдөг гэмт хэрэг юм а. Батцуурын дээрх үйл нь эргүүлийн ерөнхий ангийн 2-3 дугаар жилийн 2 дахь хэсэгт заасан гэм бүргийн санаатай хэлбэр буюу өөрийн үйлдэл хууль бус шинжтэй болсоор хонц үйлдэл хар уршиг зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй байхдаа ялагдагч Батцуур холбогдох хэрэгт ялгт үйлдэл үлдэж шүүгч шийдвэрлэх шийдвэрлэв. Эргүүлийн хэн шийдвэр тухай хуулийн 32 10 дугаар зүйлийн нэг хэсгийг удирдах болгон тогтоох нь ялагдагч Батцуур нь дээрх гэмтэргүүдийг үйлчлэх нөхцөлөд тогтоогдож болох тул түүнийг эргүүлийн тусгай ангийн эргүүлийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамхан эргүүлийн 12 дугаар зүйлийн 2 гишийн 21 цааснаар үйлчлэгээр тогтоосгоо. Ялагдагч Батцуур толгойлох 243 7-360 дугаартай эрэг үргийг Харайлын Сүхбаатар аймгийн Сумд эрэг үргийн анхан шатны шүүх шилжүүлсэн. Ялгт төгс үйлчлэн гэнцлийн мөркөөр хууль цаалын дэд зөвлөх хээ уугмат. За улсын ялагчаас ялгт төгс танилцуулсан. Ойлгомжтой Батцуур. Ойлгомжтой. Асуулт тодруулсан байна уу? Байхгүй. За шүүгүрдэнд мэдүүлэг өгөх зөвшөөрөх үү? Ямар асуудал болсон тэр дараа? Тэгээ мэдүүлэг өгөх үү гэж. За яриа. Ихсэн. Гүгдөө. За улсын ялагч тодруулсан байгаа. Ялгт төгс танилцуулсан таа. За Батцуур асуулт асууя танаас. Энэ нэг тохиолдол байна л да. 2 удаагийн үйлдэлээр 4 тонны бод мал буюу Сүхбаатарын эзэмшлийн 4 тонны бод мал адууг эзэмшигч мэдэгдэхгүйгээр нууц дал дараагаар махалж нядлаад байгаа. Та энэ Сүхбаатар гэдэг хүнийг ер нь таньдаг юм уу? Тэр нэг танихгүй. Адуу нь яагаад 2 удаа тэгээ таарчв? Тэр зууд шавхтай байсан болохоор Тэгэхээр Сүхбаатар гэдэг хүнийг танихгүй ямар нэгэн байдлаар усамсангийн зүйл байхгүй гэж ойлголоо. За. Тийм үү? Тий. За энэ хохирлын асуудлыг бас төлсөн гэж чинь. Хохирлыг хэрхэн яаж төлж барагдуулсан та? Сая Яманыхаа ноолор зайг байлаа. Хэдэн төгрөг төлсөн та? 4 сая 300. 4 сая 300. 4 сая 360 болж байна. 60 мянга. За нийт хохирол чинь 4 сая 359,200 төгрөгийн хохирол учирсан байгаа шүү дээ. Тий. Эндээсээ та 3 сая 4,360. 4,360 мянган төгрөг. 19,200 тийм үү? За тэгэхээр таны хувьд бол 2 үйлдэл яригдж байгаа. Энэ 2 үйлдэлээ та юу хүлээмжшүүлж байгаа юу? Хүлээмжшүүлж байна. За бас нэг зүйл санагдаад байгаа зүйлийг асуугаад тахыг. 3 адууг нэг доор махалж байгаа тийм үү? Тий. Энэ тэр та ганцаараа гурвуулыг нь махалсан асуудал яригдаж байгаа юм уу? Нэг доор уу? Тий. Ганцаараа ажилласан. За тэгэхээр гэмтэрэг үйлдэл гэм бүрүүдээр энэ 2 үйлдэлээр хоёулын дээр нь хүлээмжшүүлж байгаа мөнийг ойлголоо. Зөв үү? Зөв. За өөр асуулт байлаа шилжээ. За зулаа бүгд. За аргын байдлаас ч нас одоо 2 хүүхэдтэй эхнэрсээ дөрвөлэн амьдэрдэг тийм ээ. Эхнэр чи одоо жирэмсэн хэдэн сартай жирэмсэн бэ? 4 сартай юу. За одоо чиний хувьд одоо гэм бүрийн тал дээр марах юм байхгүй тийм ээ. Хохирлыг бол
хүн төлсөн. За өөрөө одоо ингээд энэ үйлдэл ямар дүгнэлт хийж байна өмнө одоо бас нэг асуудал орж исэн тийм ээ. Шааштай ямар одоо амар амьдрах яа гэж бодож байна. Өөртөө ямар дүгнэлт хийж байна. Би энэ хийх хэрэгтэй маш их юмсэж байна. Яг юм яаж жоохон багсаж өгнө гэж. Чи салтгүй байна. За Батцуур чи 2023 оны 3 сард ял шийдгүүлж ирсэн дээ. Бас асуудалтай зүг олон хэрэгт. Яагаад энэ байдалтай ингээд дүгнэлт хийхгүй зөвмөх удаадаар яг хөрдөө төлсөн тохиолдлын системийн хүсэл байдлаар гэдэг эрүүл хууль засны доогуур явагдуулж яагаад энэ байдалтай дүгнэлт хийхгүй энэ хүний адуу ингэж дураараа ингэж нэдээд байдгийг. Чи өөрөө тодорхой төрлийн малтай юм бас өчргүүд өсөөд яачихгүй. Яагаад ийм асуудал гаргаад байгаа юм? Би энэ хийх хэрэгтэй маш их юмсэж байна. За өөр асуулт. За хэрэг тогтсон бичээр атгуудад тайлбарлая. За шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэмбүрүүдээр марахгүй байгаа учраас мөн ялах дүгнэлтийг дэлгэрэнгүй байдлаар уншиж танилцуулсан учраас ялах дүгнэлтэнд дурддагдсан буюу хавцлалтанд дурддагдсан болохоор төдөг шинжилэн судлуулсан тооцоолсон байна гэж. За зулаа үз. Хэрэг авах. Тэндээсээ хавц тэргийн 10-аас 11 дэх утсан гэсэн хурагчийн мэдээлэл байгаа. За хурагчийн хувьд л эцэг санааны хохирлыг өмчлөхгүй. Хохирлоо төлөвлөн гэсэн энэ дээр хохирлоо бол төлчихсөн. За хавц тэргийн 132-аас 137 дахь нууцнд хувийн байдлын тодорхойлолт байгаа. За энэ дээр бол багийн салбарын тодорхойлолт, за гэрэлтийн баталгаа, хувийн байдлын тодорхойлолтууд байгаа. За сая шинээр гаргаж ирсэн нотлох харамттай хувьд хохирол төлсөн баримт. За мөнгөлийнх нь үний хувьд одоо 4 сартай жирэмсэн гэсэн тухайн шинээр гаргаж нотлох давхар судалсан тооцоолъя. За. Хохирлоо би юм байна шүү дээ. Хохирлоо би буруу тооцчих юу? 4,360-аас 200 болоод байгаа байхгүй. 9,200 дотоо гэж харагдаад байна. Зөв үү те? Би ингэж тооцсон бол 3,588,200-д 771,000 нэмээд 4,350 байгаа байхгүй юу? Тийм ба 59 юм уу? Тий, 50-200 болж. Тэгээд юугаар нам хурлаад ингэ төлсөн билээ 4,360. Тий. Та энэ бодоод үзэр би бодож үзсэн. Таарчгаа. Тийм ээ. 59 юм. Ааха. Тий, 360-д тэгшижсэн. 84 тэгшээд бат. Би яг ингэж өгсөн чинь хогцолт нь ингэ яа аав ээж нь ингэ арга юм төлсөн. За. За шүүхийн хэлцүүлгээ дуусгая. За шүүхэн дүгнэлт гаргах ажиллагаа гэхдээ улсын бичгийн бүрийн талаар дүгнэлтэд хэлцүүлээ. Улсын хурлын дүгнэлт 2025 оны 4 сарын 10-ны өдөр баруун уртсан гэмбүрүүдэд тооцоолох тухай. Скотер аймгийн прокурорын газрын хөлтийн прокурор Ууган Батбий прокурорын хуулийн 17-19 дугаар зүйл эрүүгийн хэн шийдвэрлэх хуулийн 34-7 35-22 дугаар зүйлийн нэг хэсгийг доотлох удирдлага болон эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 3 хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17-12 дугаар зүйлийн 2 даснаар эрүүгийн үүсгэж ялагчдаар давтсан бэ Батцуур толгодох 243 6 тэг 360 дугаартай эрүүгийн иргэн шүүх хуралдаанд улсын ялагчаар орлсон дүгэл гаргаж байна. Шүүгдэгч Батцуур нь 2024 оны сүүлээр Скотер аймгийн Эрдэнэт сумын 4 дугаар ангийн нутаг дэлгэрэн гол гэх газар амар хэлбэр аргаар өөрийн хэрэгцээ шаардлагын хангах зорилгоор иргэн бэ Скотерын өмчлөлийн олон тооны мал буюу зөв талын дашаан толгойн дээр хоёр нүдний загсан тамгатай соёлын насны морь зөв талын дашаан толгойн дээр хоёр нүдний загсан тамгатай соёлын насны хүрэн морь зөв талын дашаан толгойн дээр хоёр нүдний загсан тамгатай хязгаарлан насны морь зэргийг сар даалга морьор тууж хүрч хэрэглэхгүйгээр нууц дал даргаар хулгайж нядалж бэ Скотерт 3 сая 588,200 төгрөгийн хохирол учруулсан. Мөн 2024 оны 3 дугаар сард Скотер аймгийн Эрдэнэт сумын 4 дугаар дэлгэрэн гол гэх газраас бэ Скотерын өмчлөлийн 1 тонны адуу болох 1 тонны бод малыг хүчирхлэхгүйгээр нууцаар хуульцаар авч төгрөгийн хохирол учруулсан. Учруулж мал хуваалцах гэмтрийг тусгаж үйлдсэн байна. Бүрдэн шалгах ажиллагааны явцад хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулж хас зэрэг бэхжүүлсэн. Түүнчлэн шүүх хурлааны хэлцүүлгийн үед талуудын шинжилэн судалсан болох хөрөмтүүдээр шүүгдэгч Батцуур нь өөрийн үйлдэл хууль бус шинжилгээ болох ухамсарлаж зориуд хохирол учруулсан гэм бүрийн санаа тайлбартай гэж үзүүлэлттэй байна. Гэмтрийн улмаас хохирогч Бэскотер 4 сая 359,200 төгрөгийн хохирол учруулсан ба хохирогч нь ялагдагчаар сэтгцүүд учруулсан хохирлоо нэхэмжлэхгүй болохыг илэрхийлсэн ба хохирол төлөгдсөн байна гэж үзлээ. Хэрэгт прокурорын тогтоолоор ялагдагч Батцуурын өмчлөлийн сар даалга зөвсмийн зөв тоолын гэр гуйнда
холбоо өнгөн тамхтай морийг Сүхбаатар аймгийн Эрдэнэгаан сумын 4-р өвөг дэлгэрэн гол гэх газар битүүмжилсэн байна. Шүүгдэгчийн гин бурууг нотлон байдлын үед шүүгдэгч Батцуурын дээр гэмт хэргийг үйлчлсэн болох нь мөрдөн жил ажиллагааны явцад хууль даасан үндэслэлийн дагуу тоглож өгчүүлсэн гэрчүүд болон ховчийн мэдүүлэг шинжээчийн зөвлөлүүд зэргээр батлагдсан тогтоогдож байна. Батцуур нь өөрийн үйлдэл эсвэл хууль шинжтэй болох ухамсар түүнийг хүсэж үйлдсэн хохирол хор уршиг зориулж хүргэсэн буюу гэмт хэргийн гин буруугийн цаанцаа хэлбэрээр үйлдсэн байх өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд нь хууль бус аргаар өөртөө олж авсан байдгаар хамаарал энэ төрлийн гэмт хэрэг нь бусад төрлийн гэмт хэргүүдээс ялгагдах бөгөөд мал холбоос гэмт хэргийн хувьд бусдын малыг өмчлөх эзэмшигчд нь мэддэхгүй өрнөөс тал аргаар хууль бусаар олж авсан үйлдэлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь 5 хошуу мал байдгаар улаан бусад гэмт хэргээс ялгагддаг. Эргүүлэн цэцгийн 17-12 дугаар зүйл заасан мал холбоос гэмт хэрэг олон тооны мал буюу 8 бог 2 бод түүнээс дээш тооны малыг хулгайлсан бол 2 хэсэг зааснаар хүндрүүлэн зөвшөөрөх хуульчилсан бөгөөд энэ нь хууль хэвлэлийн жишг нэгэнтэй тогтсон ойлголт байх бөгөөд шүүгдэгч Батцуур нь бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь эргүүлэн цэцгийн 17-12 дугаар зүйл заасан мал холбоос гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тулд түүнийг эргүүлэн цэцгийн 17-12 дугаар зүйлийн 2 төсгийн 2-ын 1-т заасан гэмт хэрэг үйлсэн гин буруутай тооцоолох саналыг гаргаж байна. За, цолоо бүрч. Дүгэлтээр хэлцүүлээ. За Батцуурын гимбурын талаар дүгнэлтээ гаргая. За эргүүлийн Батцуурын хувьд эргүүлийн тусгай ангийн 17-гийн 12-ийн 2-ийн 1 буюу одоо бусдын олон тооны мал хулгайлсан гэсэн гэмт хэрэг холбогдсон. За холбогдогчийн хувьд л анхнаасаа тухайн одоо гин буруугаар хүлээмжширсэн. За тухайн одоо гэмт хэргээс учирсан хохирлоо бол төхөлдсөн. За хохирогчийн хувьд сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй гэсэн юм шиг гин бурууны дээр марах зүйлгүй учраас хэлэлцэл байхгүй байна. За улсын хэрэгчээс Батцуурыг олон тооны малыг хулгайлсан буюу эргүүлийн тусгай анги 17-12-ийн 2-ын 1 заасан гэмт хэрэг үйлсэн гин буруутай тооцоолох юм дүгнэлтийг гаргаж байгаа байна. За Батцуурын хувьд одоо тухайн хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрч байгаа хэргийн зүйлсэлтэй саналдаг байна уу? Маргаан байна уу? Талаар өөр хасах. Маргаангүй гэж зөвшөөрч байна гэж ойлгож болох уу? Тийм ээ. За шүүгдэгч Батцуур болон түүний өмгөөлөлтийн зүгээс л гин буруугийн талаар маргаагүй байна. За Батцуур нь 2024 оны 1 сарын сүүлээр Сүхбаатар аймгийн Эрдэнэгаан сумын 4-р нутагт дэлгэрэн гол гэх газарт за Сүхбаатарын өмчлийн олон тооны болон 3 хадуу за өөрийн алан хууль бусаар хулгайлан авч нэтлэн одоо Сүхбаатарт 3,588,200,000 төгрөгийн хохирлыг за мөн 2024 3 сард мөн газраас Сүхбаатарын өмчлийн 1 тонны гүүг хулгайлж за 771,000 төгрөгийн хохирол тусалсан мал хулгайлах гэмтрийг үйлдсэн буюу эргүүлэн тусгай анги 17-12-ийн 2-ын 1 заасан гэмтрийг үйлдсэн болох нь хэрэг давагч нотлоход нотлогдсон тогтоогдсон байна. За энэ түүнд хууль заасан тухайн эргүүлэн тусгай анги 17-12-ийн 2-ын 1 заасан гэмтрийг үйлдсэн гин буруутай тооц хууль зүйн үндэстэй гэж шүүгдэг юм лээ. За гэмтрийг бол хөрч Сүхбаатарт өчсөн хохирлог бүрэн нөхөн төлөгдсөн. За шүүгдэгчийн хувьд бусдад төлөвлөгөө болохыг дурдъя. За энэ шийдвэрийг шүүх хурдааны тэмдэгт наримчин дараа тусгана. За шүүгдэгч Батцуурыг эргүүлэн тусгай анги 17-12-ийн 2-ын 1 заасан гэмт хэрэг үйлсэн гин буруутай тооцсон. За ийм түнд эрүүгийн харилцаа хүлээлгэх асуудлыг үргэлжлүүлэх хэлэлцэн. За улсын эрүүгийн харилцаа талаар дүгнэлт. Эрүүгийн харилцаа хүлээлгэх тухай шүүгдэгч Батцуурыг эрүүгийн тусгай ангийн 17-12 дугаар зүйлийн 2-ын 1 заасан гэмт хэрэг үйлсэн гин буруутай тооцсон тул эрүүгийн харилцаа хүлээлгэх нь зүйтэй байна. Эрүүгийн харилцаа хүлээлгэхэд эрүүгийн ерөнхий ангийн 6-5 болон 6-6 дугаар зүйл заасан гэмт хэрэг хөндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тусах тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүгдэгч эрүүгийн харилцаа хүлээлгэхдээ эрүүгийн тусгай ангийн 17-12 дугаар зүйлийн 2-ын 1 зааснаар 4 жилийн хугацаагаар 20 хэл оногдоод уг ялыг эрүүгийн ерөнхий ангийн 5-6 дугаар зүйлийн 4-р зааснаар нийлдэл өрх байгуулалт илэрхийлж саналтай байна. Шүүгдэгчийг баримтлаагүй цагдаа өрөөгүй учраас нийтлэлд шүүгдэгчийг баримтлаагүй цагдаа өргөцсөн нийт 23 хоногийн нийтлэлд нь оруулан тооцоолох саналтай байна. Энэ хэрэгт эдмүрийн баримтаар хуваагдсан зүйлгүй хэрэгт прокурорын тогтоолоор эрхлэгч Батцуурын өмчлөлийн сар далаг зүсмийн зөв талын гэр буйндаа холбоо өнгөн тамхтай морийг Сүхбаатар аймгийн Эрдэнэгаан сумын 4-р өвөг дэлгэрэн гол гих газар
Хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зал байхгүй байна. Эрэггүй хуулийн ердийн ангийн 7-5 дугаар зүйлийн 5 хэсэг зааснаар гэмтэрэг өгүүлэхэд ашигласан саар лалыг зүсмийн зөв талын гэр гуйндаа холбоо өнгөнд хамгатай морийг битүүмжсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож саар лалыг зүсмийн зөв талын гэр гуйндаа холбоо өнгөнд хамгатай морины зах зээлийн үнэлгээ урьд 1,200,000 төгрөгийг шүүгдэгч Батцуураас гаргуулж улсын орлого болгох саналтай байна. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Батцуур урьд авсан хагдвар засан зэргийг гаргах хэмжээг хэвээр хөгжүүлэх гэсэн төгөлтэй гаргаж байна. За зодоогоос. За прокурорын одоо ялах төгөлд сонслоо. За Батцуурын хувьд бол эрүүл хуулийн тусгай ангийн 17-12-2-1 гэсэн үед 4 тооны адуу хулгаас гэмтэрэг толбогдсон. За гин буруугийн тал дээр бол одоо шүүхс гин буруудаа тооцогдсон байгаа. За тэрээр бол одоо тухайн одоо гэмтэрэг төлсөн анхаас үлэвширсэн гин буруугийн тал дээр бол маргаагүй. За мөн одоо гэр бүлийн байдлын хувьд бол одоо 2 бага насны хүүхэдтэй. За мөн одоо эхнэрийн хувьд одоо бие давхаар 4 сартай жирэмсэн. Ийм учраас одоо тухайн одоо улсын яргчийн зүгээс одоо тухайн 4 жилийн 20 сар оногдуулж байна. За тухайн зүйл ангид бол эрүүл хуулийн тусгай ангийн 12-2-1 заасан зүйл ангид 2-8 жилийн одоо ийм 20 сартай одоо санкцтай байдаг. За ийм учраас тухайн зүйл ангид заасан одоо бага 20 сар оногдуулж за тухайн одоо оногдуулсан яланд эрүүл хуулийн 6-7-гийн 1-3 заснаар одоо гин бурууга хүлээмжшүүлсэн хүнд оногдуулах 20 сарын хөнгөрүүлэх гэсэн энэ заалтыг одоо хэрэгжиж өгнө гэсэн саналтай байна. За учир нь бол одоо юуны хувьд бол Батцуурын хувьд одоо гэмтрээс өчсөн гохирлоо бол нөхөн төлсөн. За мөн одоо хувийн байдлыг харгалзан үзэж тухайн одоо 6-7 эрүүл хууль заасан 6-7-гийн 1-3 зааснаар одоо гэмтрээс өчсөн гохирлоо нөхөн төлсөн. За тухайн зөвлөсөн бол одоо тухайн эдийн хэмжээ 3-ны хэрэгт төлсгүйгээр ялнаа тавьжиг 2-1-ээс баггүйгээр ялгамжуулах гэсэн заалтыг хэрэгжиж өгнө гэсэн саналтай байна. За улсын нэмэлт тайлбар байна. За улсын яргчийн зүгээс яваад Батцуур гэдэг хүнд 4 жилийн хугацаагаар 20 салыг нээлтээр байгуулахад илэрхийлэх тухай санал гаргасан бэ гэхээр энэ хүний хувийн байдлыг дурдсан зүйтэй байх. Учир нь гэвэл 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 56 дугаартай шийдэх тогтоолоор 1 жил 1 сарын хугацаагаар буюу хууль заасан 20 салын доод хэмжээний 2-1-ээс буюу үүнээс 20 салын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан. Өөрөөр хэлбэл мөн ажиллах мал хулгайлах гэмтэргээр буюу 6 дугаар зүйлийн 1-3 хэсгийг журамдаад өмнөх үйлдэлт нь буюу 1 жилийн өмнө ингэж шийдвэрлсэн байна. Энэ гэмтэргээ үйлдэл босож гарч ирээд 2024 оны 1 сар болон 3 сард үргэлжилсэн үйлдэлээр буюу эрүүл хуулийн ердийн анги 22 дугаар зүйлийн 3 хэсэг зааснаар 2 удаагийн үйлдэлээр хохирогч скватерт хохирол өчгүүлсэн байна. Энэ үйлдэлтэй буюу өмнөх үйлдэлсэн хэрэгтэй болон энэ үйлдэлсэн гэмтэрэгтэй огт дүгнэлт хийгээгүй байна. За гэн буруугийн хувьд хэдийгээр марахгүй хохирлоо төлсөн хэдий боловч энэ хүний дахиад засрахгүйгээр дахин энэ төрлийн гэмтэргийг 2 удаагаар үргэлжлүүлсэн үйлдэлээр үйлдэлээд байгаа энэ үйлдэл нь 4 жилийн хугацаагаар 20 сар оногдуулах хангалттай онц болж ингэж улсын яргчийн зүгээс харсан учраас ийгүү 4 жилийн хугацаагаар 20 сар оногдуулах санал гаргасан юм а. Ийм учраас өмнөх саналаа дамжиж байна шүү. За зодоогоос нэмэлт тайлбар байна. За өмнөх саналаа бол дэмжиж байна. За эрүүл хуулийн 6-7-гийн 1-3 зааснаар өмнөд 2023 онд агшны шүүгээр яшигтгэл оногдуулсан. За тэнд бол энэ тухайн одоо зүйл заалтыг хэрэгжиж ирсэн. Гэхдээ энэ заалтын хувьд бол одоо анх удаага одоо тухайн одоо зүйл заалтыг хэрэгжүүлэх гэсэн зохицуулт байхгүй. Энэ заалтын зөв гол зохицуулт нь гин бурууга хүлээмжшүүлсэн. За мөн одоо гэмтрээс өчсөн гохирлоо нөхөн төлсөн бол гэж байгаа. Одоо тухайн Батцуурын хувьд л одоо өмнө гэмтэрийг өгүүлж одоо тухайн одоо зохицуултанд хэрэгжүүлсэн ч гэсэн өмнөх тухайн одоо өмнөх яштгэл эдгээр дуусчихсан өмнөх асуудалд дууссан одоо шинээр одоо энэ асуудал үүссэн энэ гэмтэрийг солигдсон учраас энийг хэрэглэх боломжтой гэж өмгөөгчийн зүгээс үзэж байгаа учраас өмнөх саналаа дэмжиж байна. За шүүх хурдан дуусч байна. За шүүгд хаанаас эсвэг болж үг эрхэлдэг. За Батцуур прокурорын дүгнэлттэй холбоотойгоор өөр байдлаар хэлэх зүйл байна. Анын чиглэл хэлэх зүйл байхгүй. Би хийсэн зүйлдээ маш их гэрэлж байна. Миний ялыг багасч өгнө л гэж. За шүүх шийдвэр анх шүүх хурдан засварлаа.